Би хөөрхөн гэж юу? Зохиолыг бичсэн Хон Инчан, зургийг зурсан Ли Мён Э. Бомберт хэвлэлийн газар. Маш хөөрхөн юм аа. Хичээлийн дундуур Ким Гён Хи над руу хараад ингэж хэллээ. Их аяархан хэлсэн учраас эхэндээ надад хэлбэн гэж би мэдээгүй. Би их гайхсан шүү. Үгүй нэрээ. Би хөөрхөн гэж үү? Нэг ихнээ зогсоорой. Би хөөрхөн гэж үү? Гэхдээ тэр юу гэсэн үг юм бол? Надтай хөөцөлдөж тоглох хүн. Би хөөрхөн гэж үү? Сэтгэл санаа нэг л хачин байв. Гэхдээ яагаад сэтгэл санаа ийм хачин байгааг мэдэхгүй байв? Би юу? Хөөрхөн? Ягаан. Ягаангийн харандаага төр өгч болох уу? Окей. Эсвэл Ким Гён Хи надад дуртай юм болов уу? Гэхдээ тэр ч арай биш юм шиг. Өнгийн харандаагаач төр өгөхгүй байгаа Ким Гён Хи надад дуртай байна гэж үгүй дээ. Тэгвэл би үнэхээр хөөрхөн гэсэн үг үү? Сайн харуул. Надад бас хөөрхөн юм байх шиг байна. Хамар маань өндөр. Нүд маань гэрэлтэй. Хөөе, хонх дуурда. Угаасаа би жаахан царайлаг учраас хөөрхөн гэх нь тиймч буруу биш л дээ. Имээ үртэд намайг харах бүрдээ миний царайлаг хүү гэдэг шүү дээ. Ягаад ч юм өнөөдөр хоол бүр амттай байх шиг. Байж байгаад хөл бөмбөгийн хичээл дуусахаар имээ намайг авахаар ирнэ. Гэхдээ нэг л сонин мэдрэмж байна. Хөөрхөн гэж юу вэ? Хөөрхөн гэсэн юу гэсэн утгатай вэ? Хагаарай. Хөөрхөн гэж юу болохыг сайн мэдэхгүй юм аа. Хөөрхөн? Ийшээ. Хөөрхөн? Гэхдээ хөөрхөн гэдэг үг бол гоё үг гэдгийг бол мэдэж байна. Оо, юу игээд байгаа юм бэ? Тэнгэр рүү хардаа. Жаргах нарны туяа маш гоё хөөрхөн байна. Тийм биз? Тийм ээ. Би бас хөөрхөн юм аа. Сэтгэл минь их хөдөлж байна. Ийм мэдрэмж анхудаа төрж байна. Тэр шин их урт зүүдлөө. Их гоё зүүд байсан. Нойрноосоо сэрээд сайн санахгүй байсан. Өглөөний мэнд Ким Гёны сүн мижтэй юм яриад байж байна. Би Ким Гёнытэй өглөөний мэнд мэдэх гээд ойртон очлоо. Өнөө хүртэл нэг ч удаа мэндэлж байгаагүй ч ягаад ч юм өнөөдөр бол мэндчлэмээр санагдсан. Ваа, маш хөөрхөн юм аа. Үнэхээр хөөрхөн байгаа биз? Миний судал үнэхээр гоё. Эндээс сонхоор интер цэцгэлсэн нь харагддаг юм. Гинт царай их халуун өргөд явчлаа. Бүр чих хүртэл халуун өргөж байв. Би буцаад коридор руу гүйлээ. Судалтаа буцаж очиж чадахгүй нэ. Би их ичсэн. Ким Гёныгийн хөөрхөн гэж хэлсэн нь жижигхэн мод байжээ.
намайг хөөрхөн гэсэн юм биш байж би биш байсан. Надад их гунигтай санагдав. Яагаад гунигалсан юм бол тэрийг би өөрөө ч сайн мэдэхгүй. Гэхдээ одоо хичээл эхлэх цаг болж байна. Хурдан ангидаа орохгүй бол болохгүй дээ. Ангидаа буцаж орж чадахгүй нэ. Тэгмээргүй байсан. Энэ юм байна шүү дээ. Энийг хөөрхөн гэсэн юм байна шүү дээ. Цэцгийн модонд жижигхэн хөөрдөм ягаан цэцгүүд бөөнөөрөө дэлгэрсэн байна. Цэцэг маш хөөрхөн байв. Тэрийг харсан юм чи ягаад ч миний сэтгэл санаа жаахан дээрдэв. Хөөрхөн юмыг хараад сэтгэл санаа сайхан болдог гэдгийг тэгэхэд анх удаа мэдэж авсан.